үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчны тухай ярья. 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад ажил мэргэжил үндэсний ангиллал тодорхойлолтыг ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоотын саналыг үндэслэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана гэж заасан. Ажил мэргэжлийн үндэсний ангиллал тодорхойлолт, ажил мэргэжлийн стандартыг батлах, мэргэжлийн түвшнийг тогтоон, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах үйл явц мэргэжлийн үндэсний хүрээнд хамаарна. 17-гийн 7 дахь хэсэгт ингэж заажээ. Үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтын анхны хувилбарууд. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ажил мэргэжлийн стандарт ангиллал ISCO 08-ын дагуу Монгол улсын үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт цаашид UAMAT гинэ анх 1993 онд мэргэжил албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт нэртэйгээр Монгол улсын хүн амын бодлого хөдөлмөрийн сайдын 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 235 дугаар тушаалаар үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтын анхны хувилбар батлагдсан гарсан байдаг. Үндэсний ажил мэргэжил ангиллал тодорхойлолтын анхны хувилбаруудаас дурдах юм бол түүнээс хойш хугацаанд үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт батлах тухай Монгол улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 11-р сарын 3-ны өдрийн А135 тоод тушаалаар 2010 онд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2010 оны 2-р сарын 10-ны өдрийн үндэсний ажил мэргэжил албан тушаалын жагсаалт ангиллал тодорхойлолт батлах тухай 16-р тушаал олон улсын ажил мэргэжлийн стандарт ангиллал 08-ийн үзэл баримтлал суур зарчимд дүүцүүлэн боловсруулсан манай улсын үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт 08 батлан одоо хэрэглэгдэж байгаа билээ. За үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолт нь дараах үндсэн зорилгыг агуулж байна. Үүнд мэргэжлийн хүний нөөц, мэргэжсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, бэлтгэх, баталгаажуулах үүднээс дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, технологийн хувьсал, аж үйлдвэрийн хувьсгал, тэдгээрийн агуулга, үйл ажиллагаанд нийцсэн нэр агуулгаар ажил мэргэжлийг ангилах тухай. Үүнд хүний нөөц ажлын байранд тавигдах шаардлага, улмаар мэргэжлийн ур чадвар, зэрэглэл зэргийг тогтоох, түүнд үндэслэн цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлэхэд холбогдолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах төвшөнд мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж харьцуулах боломжийг бий болгох. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын системийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах. Үүний тулд ажил мэргэжлийг сонгохдоо үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтод суйрлах, түүний тохирох кодыг авч хэрэглэх. Хүн ам орон сууцны ээлжит тоолгыг үнэн бодиттой, чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болгохын тулд үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолтыг түшиглэн хүн амын дунд ажил мэргэжлийн талаарх тусгайлсан мэдээлэл гаргах. Ингэхдээ үндэсний ажил мэргэжил ангиллал тодорхойлолтын кодыг хэрэглэх. Хөдөлмөрийн зах зээлийн системийг боловсронгуй болгох. Ажил зуучлалын хүрээнд ажил мэргэжлийг үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтод тусгасан мэргэжлүүдээр кодлдог болох. Улмаар зуучлалын нэгдсэн мэдээг кодлсон ангиллалын тусламжтайгаар гаргадаг болох. Тэдгээрийг үндэсний болон бүс нутгийн бодлого боловсруулах судалгаа мэдээлэл гаргахад хэрэглэх. Үйлдвэр аж ахуйн газар, аж ахуйн нэгжид ажил мэргэжлийн стандарт боловсруулан гаргах, мэргэжлийн кодыг хэрэглэх. Ажил мэргэжлийн стандартад үндэслэн хүний нөөцийг зөв зохистой сонгох, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг болно. Ажил мэргэжлийн тодорхойлолт. Үндэсний ажил мэргэжил ангиллалын тодорхойлолтын бүтэц бүрэлдэхүүн, түүнд дүүцүүлэх боловсролын түвшин, дотоод бүтцэд байгаа ажил мэргэжлийн бүлэг, дэд бүлгийн талаарх ойлголтын тухай ярья. За ажил ба мэргэжил. Үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт үзэл баримтлалын тухайд олон улсын болон үндэсний ангиллал тодорхойлолтод ажил ба мэргэжил гэсэн хоёр чухал ухагтхууныг үндэс болгосон. За ажил ба мэргэжил. Ажил мэргэжлийн тодорхойлолт нь үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолтын бүтэц бүрэлдэхүүн, түүнд дүүцүүлэх боловсролын түвшин, дотоод бүтцэд байгаа ажил мэргэжлийн бүлэг, дэд
эцсийн талаарх ойлголт. За ажил гэдэгт нь ажил гэж энэхүү ангиллын статистик нэгж болох ажлын нэг байр буюу нэг хүний хийж гүйцэтгэх зорилт даалгавар, үүрэг хариуцлагын нэгдэл. Нэгж буюу нэг хүн гэдэг нь ажил олгогч, ажилтан, хуваарай хөдөлмөрлөгч аль аль нь орно. Ажлын байр гэдэгт албан тушаалыг хамруулан ойлгоно. Үндэсний ажил мэргэжил ангиллын тодорхойлолт 08-д энэ тухай дурдсан байна. За мэргэжил. Мэргэжил гэдэг нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагадах мэдлэг, чадвар, дадлын цогцыг хэлнэ. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиас. За ур чадвар, мэргэжил. Ур чадвар мэргэжил гэж тухайн төрлийн үйл ажиллагааны хүрээнд тодорхой даалгавар, хариуцлагыг биелүүлэх ажилтны чадвар, үндсэн зорилт, даалгавар, үүрэг хариуцлага нь дээд зэргээр адилдах шинж чанар, агуулгатай болсон ажлын багц нь ажил мэргэжил юм аа. Энэхүү багцыг ажилтны мэргэжил буюу ур чадвар гэж томьёолж байна. За ур чадвар ба мэргэжил гэдэг. Үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт 08-д Ад нь ур чадвар гэдэг нь мэргэжлийн төвшин. Б'д нь ур чадвар буюу мэргэжлийн төрөлжилт гэсэн хоёр хэмжигт түүнийг үндэслэн ажил мэргэжлийг ангилж төрөлжүүлсэн. Ажил мэргэжлийн оноосон нэр индекс код 1 ба түүнээс дээш кодын утга учир кодоор ажил мэргэжлийг хайхад юуг анхаарах ёстой вэ? За, юуны өмнө ажил мэргэжлийн албан ёсны нэрийг зөв тогтоосон байх хэрэгтэй. Үүний тулд танд үндэсний ажил мэргэжил ангилал тодорхойлолт 08 байдаг бол ерөнхийд нь танилцаад авах хэрэгтэй. Хэрвээ байхгүй бол энэхүү хичээлийн талбар дээр байршуулсан линкээр ороод түүний дижитал хувилбартай эхлээд танилцах нь зөв юм аа. Ингэхдээ ангиллын бүтэц бүлгийн зохион байгуулалтын дарааллыг сайн мэдэж байвал ажил мэргэжлийн тохирох индекс кодыг олоход төвхөн болно. Үндэсний ажил мэргэжил ангиллал тодорхойлолт 08-аас хэрэгцээтэй ажил мэргэжлийн нэр индекс кодыг олохын тулд бүлгийн дарааллаар хайна. За, яаж хайх талаар ярилцъя. Үүнд үндэсний ажил мэргэжил ангиллал тодорхойлолт 08-ын бүрэлд хүн, бүтэц, тэдгээр нь кодтой хэрхэн уялдах вэ? Бүлгийг үндсэн, дэд, бага, нэгж гэж ангилсан. Нэгж бүлгийн эхний 4 оронтой тоон тухайн ажил мэргэжлийн олон улсын индекс кодыг харуулж байгаа. Тухайлах юм бол 2111 код дотор физикч, одон орон судлаач гэдэг мэргэжлийн жишээн дээр харъя. Үндсэн бүлэгт 2 гэдэг нь мэргэжилтэн. Ихтэй сургуулийн боловсрол шаардлагадах тул 2 дугаар бүлэгт орно. Дэд бүлэг 21 шинжлэх ухааны инженерийн мэргэжилтэн. 2 оронтой тоон аль салбарын мэргэжилтэн гэдгийг зааж өгч байгаа. За бага бүлэгт нь 211 физик, бит, бодис, геосудлалын мэргэжилтэн. 3 оронтой тоон тухайн шинжлэх ухааны салбар дотроо ямар чиглэлийн мэргэжилтэн гэдгийг зааж байгаамаа. За нэгж бүлэг нь 2111 физикч, одон орон судлаач. 4 оронтой тоон тухайн мэргэжлийн үндсэн код бөгөөд энэ нь олон улсад баримталж буй код юм аа. За 23 10 6-аас татаад 38 гэж байх юм бол физикч цөмийн 6 оронтой тоон болохоор тухайн физикч ямар төрлийн физикийн мэргэжил эзэмшсэн гэдгийг харуулах бөгөөд сүүлийн 2 орон нь манай улсад мөрдөгдөж байгаа